арт аппликейшн дээр яаж одоо үнэт цасны данс нээх вэ? Тэгээд хөрөнгөний бирж дээр зарагдж байгаа хувьцаанаас яаж худалдаж авах вэ гэдгийг өнөөдөр заа ихснийхаа дагуу одоо энэ юу сургалтыг орж ийн. Арт аппликейшн дээрээ нүүр хуудсан дээр нь үнэт цасны биш хөрөнгө оруулалт гэсэн юм юу байгаа. Энэ хөрөнгө оруулалт гэсэн юм зэс байгаа. За энэ дээрээ дараад орноо. За тэгэнгүүт одоо үнэт цасны данс нээгээгүй дансгүй хүнээс шууд ингээд ийм асуулт асуусан юм цонх гарч ирнэ. Танд үнэт цасны данс байхгүй байна. Та данс нээх үү гэд. За ийм асуулт гарч ирнэ гэдэг чинь ерөнхийдөө дансаа нээгээгүй данс нээгдэг байна гэсэн үг. За энэ дээрээ тим гэд хариулна. За тим гэдэг дээр нь дарахаар өөдөөс чинь ийм асуулт асууна. Ногдол ашиг авах дансаа сонгоно уу гэд. За энэ дээр бол арт одоо аппликейшныхаа харилцах данс арт кредит банк бус санхүүгийн байгууллага гэсэн нэрээр нь ингээд юу яаж болно. Сонгож болно. Өөр банкны данс судалтаа өрчилж юм уу те өөр банкны данс сонгомоор байвал бас сонгож болно шүү. Тэр нөгөө банкаа сонгоно гэсэн дээр нь банкаа дарахаар тэгээ дансаа банкаа сонгочоо дансныхаа дугаарыг оруулаад тэгээ дансны нэр нь баг дугаар оруулахаар гараад ирэх баха. За ямар ч үсэн ингээд энэ бол ногдол ашиг авах. Одоо өөрөөр хэлбэл чиний хувьцааг нь авсан юу чинь одоо компаниуд чинь жил болгоо нөгөө хувьцаа эзэмшигчдийнхаа хурлаар хувьцаа эзэмшигч нартаа ер нь энэ жил ногдол ашиг өгөхгүй юу гэд тэгээд олонхийнхаа саналаар шийддэг байхгүй юу. Тэгэхээр тухайн хувьцаа авсан банкны чинь юуны компани чинь одоо хөрөнгө оруулагчдын хурлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэрвээ ногдол ашиг өгнө гэж шийдсэн бол тэр ногдол ашиг өөрийн чиний одоо авсан хувьцаанд ногдох ногдол ашиг чинь энэ данс руу ч орно. Тэр дансаа сонгож гинэ гэсэн үг. За ингээд энэ дансаа ингээд юу яагаад өөрийнхөө дансыг өөрийнхөө нөгөө апп руу тухайн банкныхаа данс руу ороод копи пейст ингээд хийчих болно. За ингээд сонгочихно. За дараа нь үнэт цаасныхаа дансаа нийнэ. За үнэт цаасны данс дараагийн юм дээр нь ийм юу гарч ирнэ. Хувьцааны одоо үнэт цаасны хураамж, данс нээх хураамж нь 10,000 төгрөг одоогор байгаа. Ингээд ерөнхийдөө чиний одоо юу чинь данс чинь нэгт чинь үргэлжлүүлэх дарахаар нэр нь төлбөр тооцооны данс гээд ингээд энэ 15-аар ихсэн ийм юутай. Үнэт цаасны данс чинь нэгтчихнэ. За тэгэнгүүт одоо энэ данс чинь дансаа яаж цэнгэлэх вэ гэхээр мөнгө одоо яаж энэ данс руугаа хийх юм бэ гэхээр энэ доор нь цэнэглэх гээд юу байгаа. Тавж байгаа штэ. Энэ дээр дарахаар угаасаа бүх банкны ихэнх банкны ер нь аппликейшнууд гарч ирээд ингээд цэнэглэн. За цэнэглэхийг би дараагийн ярианыхаа дараагийн хэсэгт таад харуулна. За энэ дээр бас нэг данс нээгдэнэ. УЦТХТ гэдэг. За энэ нөгөө нэг улсын төрийн юулаа нөгөө улсын нэг компани байгаа. Үнэт цаасны төлбөр тооцооны юу компани гэдэг. За энэ дээр бас давхар данс чинь нээгдчихнэ. Та хэд ингээд нөгөө одоо энэ төрөний нээсэн одоо үнэт цаасны данс гэдгийнхаа юун дээр зүүн тишээ эргүүлээд ингээд явхаар ийм одоо УЦТХТ гэсэн данс нэгдсэн байгаа. За энэ ямар учиртай юм гэхээр одоо энэ хөрөнгөний бирж дээр хувьцаанд заргадаг компаниудаас та хэд хувьцааг нь аваад нөгөө ногдол ашиг чинь энэ данс руу орно. За энэ данснасаа дараа нь өөрийнхөө данс руу шилжүүлж авдгийн шүү. Түүнээс биш нөгөө нэг төрөний нээсэн нөгөө ногдол ашиг авах гэдэг данс руу чинь энэ УЦТХ гэдэг данснаас чинь та нар өөрсдөө хүсэлт өгөөд шилжүүлж авнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо компани ногдол ашиг авахаар бол эхлээд энэ УЦТХ гэсэн данс руу ордно шүү. Энэ УЦТХ-гээсээ мөнгөө одоо ногдол ашигаа би өөрийнхөө данс руу авъя гэсэн юу яадгийн шүү. Хүсэлт өгчиж тэгээд авдаг юм аа. За ингээд таад маань ингээд те үнэт цаасныхаа дансыг нээчлээ. Одоо ингэхээр ерөнхийдөө хувьцаа авахд бэлэн болчлоо гэсэн үг. За тэгэнгүүт түрүүн би хэлжсэн те цэнэглэх гэдэг энэ товчон дээрээ дараад
За энэ цэнэглэх гэдэг товчон дээр дарахаар ингээд банкны аппликейшнуд гараад ирнэ. Аль одоо банкны аппликейшнаас энэ одоо хувьцаа авах мөнгөө одоо цэнэглэх юм бэ, хувьцаа авах мөнгөө хийх юм бэ гэдэг. За энэ дээр ардаас хэрвээ чи ардын харилцагаас энэ юугаа хувьцааныхаа дансыг цэнэглэе гэвэл ардаа сонгоод за тэгээ бусад банкнуудыг сонгоо явчихна. За банкныхаа сонгосон банкныхаа апп дээр ингээд дарахаар ийм юу гарч ирнэ, хуудас нүүр гарч ирнэ. За энэ дээр би бол ерөнхийдөө ингээд ардаа сонгоцсон харагдаж байгаа. Ардаасаа би юу яая гэдэг өөрөөхөө. За тэгээд одоо энэ үнэт цасныхаа дансыг цэнэглэх хуудас чинь байхгүй юу. За энэ дээрээ одоо хэдэн төгрөгөөр цэнэглэмээр байгаа 50,000, 100,000 гэдэг ингээд мөнийхөө дүнг оруулаад доор нь үргэлжлүүлэх гэсэн чиг дарчнаа. За дараа нь энэ одоо юуныхаа үнэт цасныхаа түрүүн нөгөө хөрөнгө оруулалт гэсэн зэсэн дээр дарахаар энэ доор нь байгаа үнэт цаас, арилжаа, захиалга гэсэн юм 3 товч байгаа. За тэгэнгүүт одоо энэ доотлын 3 товчны арилжаа гэдэг голынхон товч дээр дарахаар энэ одоо ингээд хөрөнгийн бирж дээр зарагдж байгаа хувьцаат Монголын хувьцаат компаниудын хувьцааны тухай мэдээллүүд ингээ гараад ирнэ. За хамгийн дээр нь байгаа ARD гэдэг нь ард санхүүгийн нэгдэл, ADB гэдэг нь ардын ард кредит гэдэг ингээд доошогоо ингээд бусад компаниуд ингээд явчихна. За би энэ дээр нөгөө хамгийн хоёр сонирхдаг компани favorite гэдээ дарцсан, зүрх дарцсан учраас ингээд хамгийн дээр нь гарч ирж байгаа надад харагдахад амархан гэдэг. За эндээс ингээд юу яа тухайн одоо өөрийнхөө сонгосон тэр юун дээрээ дарчна энэ цонхон дээр нь. За тэгэнгүүт жишээлбэл одоо би ард санхүүгийн нэгдлийн хувьцаа та гэдэг ингээ харуулж байна. За энэ дээр ард санхүүгийн нэгдлийн одоо нэгж хувьцаа нь 2988 төгрөгийн одоо өнөөдөр чинь хагас бүтэн сайнаар Монголын хөрөнгийн бирж ажиллахгүй шүү дээ. Яг ажлын нэгтгэс тавтахад зөвхөн 10-аас 13 цагийн хооронд арилжаа хийгдтiin шүү. Тэгэхээр ер нь хувьцаа аавна гэдэг бол яг хөрөнгийн бирж дээрээс өөрөө одоо брокерийн компаниас дамжуулахгүйгээр чи өөрөө ингээд арт апп дээр хувьцаагаа авъя гэх юм бол нэгтгэс тавтахын хооронд ажлын ажлын өдрүүдэд өглөө 10 цагаас 13 цагийн хооронд л хувьцаагаа худалдаж авна. Ягаад тэгэхээр ерөөсөө Монголын хөрөнгийн бирж чи өдөрт ингээд 3 цаг ажилладаг ийм онцлогтой юм. За энэ дээр ингээд нэгж хувьцаа нь 2988 гэ харж байна. За доошоогоо ямар мэдээллүүд байгаа гэхээр өнгөрсөн 5 дахь өдөр дээд ханш нь хэд байсан гэдгийг харуулж байна. 3,000 төгрөг байсан байна. За юу нээлтийн ханш нь 2940 гээд 52 7 хоногийн одоо дээд ханш нь хэд байсан гэ. За энэ мэдээллүүдийг та хэд харж болно. Хамгийн доод ханш нь хэд байсан гээд. За захиалга гэсэн юу байгаа товч байгаа. Одоо нөгөө өмнөх энэ 3 юун дээрээ харахаар арилжаа гэдгээ би сая ярьсан. Одоо захиалга гэдэг товч дээр дарахаар хувьцаа худалдаж авах захиалга хийх хуудас гарч ирнэ. За энэ дээр би угаасаа нөгөө юугаа ард санхүүгийн нэгдлээ сонгоцсон байгаа учраас ард санхүүгийн нэгдлийн хувьцааны арилжааны мэдээлэл гарч ирж байна. За ногоон өнгө бол дандаа худалдаж авах юм шүү. Энийг цээжлээд авчаарай. Улаан өнгө бол дандаа зарах мэдээлэл байдгийн шүү. За тэгэхээр авах гэдэг нь одоо 2900 гэдэг ингээд энэ зүүн гар талдаа зарах захиалга. Одоо тухайн хүмүүс хідэн одоо тий ямар үнээр хідэн ширхэг хувьцаа зарах захиалга болсон юм бэ гэдэг энэ мэдээллүүд ингээ байж байна. За миний шилжүүлэх тас гэдэг миний одоо тий өөрийн нөгөө төрөний та хэд дээр бол одоо шинээр нээсэн хувьцааны данс чинь энд харагдана шүү дээ. За ингээд доошоогоо гүйлгэхээр нэг ийм мэдээлэл гарч ирнэ. Нөхцөл гэдэг дээр дарахаар тухайн одоо хувьцааг худалдаж авах захиалгын чинь хугацааны нөхцлүүд гарч ирнэ. За сарын хугацаатай, өдрийн хугацаатай, өдөр сонгох гэдэг. За энэ 3 юу н сонголт нь ямар учиртай юм гэхээр сарын хугацаатай гэдэг нь чи одоо тухайн хувьцааг худалдаж авах захиалгыг сарын хугацаатай өгөх юм бол энийг одоо чиний өөрийн сонголт байхгүй юу? За би энэ захиалгаа өдрийн хугацаатай өгье гэвэл өдрийн хугацаатай гэдгийг сонгоно. Өдөр сонгох гэдэг дээр дарах юм бол календар гарч ирээд чи одоо ямар өдөр сонгож энэ захиалгаа өгч байгаа юм бэ гэдгээ өөрөө ингээд сонгочноо гэсэн үг. Тухайн одоо хувьцаа худалдаж авах үн ханш хідэн ширхэг хувьцаа худалдаж авах гэдэг захиалгаа хэдний өдөр өгье гэж байгаа юм. Тэр өдрөө
сонгоно гэсэн үг. За ингээд сонгох гэдгийн дараад ингээд сонгочноо. За тэгэнгүүт ийм сонгох. За энэ дээр юун дээр болохоор нүр дээр биелсэн чиний өгсөн одоо хувьцааны захиалгын биелсэн мэдээлэл энэ дээр хүлээгдэж буй гэдэг дээр нь tab дээр нь дарах юм бол арай биелээгүй байгаа хүлээгдэж байгаа захиалгын чинь тухайн мэдээлэл гарнаа. Бас ингээд ногоон өнгөтэй бол чиний худалдаж авах захиалга гэсэн үг, биелсэн захиалга, улаан өнгөтэй бол зарал биелсэн захиалга гэсэн үг. Ийм мэдээллүүдийг ингээ харж болно. Эндээс одоо чи өөрийнхөө хэдэн төгрөгийн хувьцаа биелээд би одоо худалдаад авцсан хувьцаа маань биелэгдсэн эсвэл хүлээгдэж байгаа юм уу гэдэг энэ бүх мэдээллийг ингээд боломжтой шүү. Буцаад нүүр хуудас руугаа ороод нөгөө хөрөнгө оруулалт гэдэг зэсэн дээр дарахад анх гарч ирсэн хуудасаа ингээд жоохон дээш нь гүйлгэхээр чиний өөрийн чинь одоо авсан нийт хувьцааны буюу нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, за хажууд нь ашигтай байгаа мó, алдагдaltaй байгаа мó гэдэг мэдээлэл гарна. За жишээлбэл миний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ бол 3,224,000 төгрөгийн нийт хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор ерөнхийдөө ингээд алдагдaltaй явж байгаа. Миний авсан хувьцаанууд ерөнхийдөө ингээд 42.007%-аар ингээд алдагдaltaй явж байгаа юм байна гэд. За ингээд доош нь ингээд гүйлгэхээр миний одоо авсан хувьцаануудын бүх жагсаалтууд арт нь хэдэн төгрөгөөр хэдэн ширхгийг авсан, ашигтай байгаа бол ногоон өнгөтэй, алдагдaltaй бол улаан өнгөтэй гэдэг ингээд бүх мэдээлэлүүд байждаг. Тэгэхээр ер нь одоо би нөгөө хэлээд идэх штэ арт аппликейшн гэдэг бол үнэхээр супер ап гэдэг. Даашаа ийм хөрөнгө оруулалтын бүх одоо тий одоо үйлдэлүүдийг хөрөнгө оруулалтын одоо юунуудыг хийх боломжтой ийм гоё аппликейшн баггүй. Заавал өөр брокерийн хүмүүсийг гуйх ч юм өөр аппликейшн суулгаад өөр газар руу мөнгө шилжүүлээд ингэж авах ямар шаардлагагүй. Арт ап дээрээ ингээд хөрөнгө оруулалтын зэсээрээ бүх хөрөнгө оруулалтын ингээд юунуудыг хийх боломжтой. Ийм гоё байдаг. Одоо энэ хувьцаа худалдаж авах ер нь одоо ямар хувьцаа худалдаж авах юм бэ? Энэ компаниуд ер нь нийт ямар одоо нийлдэг компаниуд байдгийн бэ гэдэг мэдээллийг та энэ хөрөнгөний биржийн одоо юун дээрээс энэ би юуг нь оруулсан бэ? Сайтын линкийг энэ хөрөнгөний биржийн юун дээр ороод харнаа. За угаасаа ингээд яг бусад дэлхийн бусад бүх орнуудын хөрөнгөний биржтэй адилхан байдлаар ажиллана. Топ 20 компани гэж байгаа. Байнга одоо хувьцааны идэвхтэй зарагддаг компаниудыг топ 20 гэж нэрлэдэг. Тэгээ тэр компанийн мэдээллүүдийг ингээд шууд бас харж болно. За эсвэл нөгөө өөрийнхөө сонирхож байгаа компанийнхаа энэ нөгөө нэг нэрийн одоо символ гэдэг энэ товчилсан ийм компани болгон ийм товчилсан үсгнүүдтэй энийг оруулаад тухайн компани хайгаад бол ирсэн ч болно. За ингээд энэ дээр бол тухайн өдрийн ханш өнөөдөр ч одоо бүтэнсээ өдөр учраас өнгөрсөн 5 дахь өдрийн ханшны тухайн мэдээлэл ингээд байж байна. Авах хүн нь хэд байсан, зарах хүн нь хэд байсан гэдэг ингээд байж гин гэсэн үг. За энэ дээр би ард санхүүгийн нэгдэл гэдэг компанийг авъя гэж сонирхоод ард санхүүгийн нэгдэл дээрээ дарах юм бол тухайн компани ийм дэлгэрэнгүй мэдээлэл гараад ирнэ. За тэр тухайн одоо 5 дахь өдрийн хаалтын ханш нь хэд байсан, нийлтийн ханш нь хэд байсан, ер нь нийт энэ компани зах зээлийн үнэлгээ нь хэдийн. За тэгээд ер нь тий нийт одоо юу зарагдсан, арилжаалагдсан хувьцааных нь юу нь тоо хэмжээний хэдийн гэдэг ингээ байж байна. За энэний доор ийм гоё юу гараад ирдэг. Угаасаа компани болгон дээр ийм чарт байна. Одоо юун дээр график байна. За энэ графикаас юу харж болох вэ гэхээр энэ жишээлбэл доор нь 10 өдөр гэдэг дээр нь дарах юм бол хувьцааных нь үнийн ханшны хэлбэлцэл 10 хоногт ямар байсан юм. Нэг сар гэдэг дээр нь 1 month гэдэг дарах юм бол сарын хугацаанд үнийн ханш яаж хэлбэлцсэн. Нэг жил тэр тэгэл одоо максимум гэх юм бол ер нь нийт энэ компани хувьцаагаа зарж эхэлснээс өнөөдрийг хүртэл хувьцааных нь үнийн ханш одоо ямар хэлбэлцэлтэй яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг ингээ харж болно. За одоо би шууд хөрөнгөний биржийн сайт руу ороодох юм. Сайт руу. За одоо тэгэнгүүт энэ дээр максимум гэдэг дээр нь ингээ дараад энэ. За максимум гэдэг дээр дарахаар ерөнхийдөө 2000 энэ ингээ харахаа 2008 оноос хойш яг ингээ бүр нарийн харах юм бол 2007 оноос юм уу та. Одоо 2024 оны эсвэл энэ
эндээс 2025 он энэ хугацаанд одоо энэ ард санхүүгийн нэгдлийн хувьцааны одоо юу ямархуу эцэстэй байсан бэ гэдгийг яа. За ингээд энэ график дээр бүр ингээд он болгон дээр ингээд аваачаар тухайн онд хувьцааны үнэ нь ямар байсан гэдгийг хүртэл гарч ирнэ. За жишээлбэл энэ 21 онд ард санхүүгийн нэгдлийн хувьцаа 9800 төгрөг болж бүр дээд одоо хамгийн дээд ханшинтай хүрсэн баг жишээ. За тэгэнгүүтээ ингээд буцаад ингээд доошлсон гэдэг. За энийг би яагаад ингээд та хэдэд харуулад байгаа юм бэ гэхээр ер нь хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг чинь хугацааны 10-аас 15 жил 20 жилийн хугацааны хөрөнгө оруулалт юм шүү. Түүнээс биш өнөөдөр хувьцаа авчаад сарын дараа хувьцааны үнэ ингээд уучлаа штэ. Энэ ерөөс би буруу юм хийчлээ гэж битгий гэж бодоорой. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл энэ график дээр шугам ингээд шугам тавиад ингээд зурх юм бол 15 жилийн хугацаанд ерөнхийдөө хувьцааны үнэ өсөлттэй гарч байгааз шугам тавиад харах юм бол энэ хооронд бол өсөөд буураад ингээд ерөнхийдөө явсан. Гэхдээ яг ингээд урт хугацаанд ингээд харах юм бол ерөнхийдөө бол ингээд өсөлттэй байна. Тэгэхээр ерөнхийдөө сайн одоо тухайн компани менежмент сайн, хөрөнгө оруулалтаа зөв юм зарцуулдаг, үйл ажиллагаанд тогтвортой явагддаг. За хийж байгаа салбарын бизнес нь сайн, одоо тэг ирээдүйд гэх юм уу. Тим компани хувьцааг авсан байхад энэ бол 10-15 жил 20 жилдээ бол ашигтай өгөөжтэй ийм хөрөнгө оруулалт шүү. Тийм учраас дэлхийн бусад одоо өндөр хөгжилтэй Америк, Япон, Хятад одоо Европын орнуудын хүмүүс бол ерөнхийдөө дандаа юун дээр энэ одоо сайн компаниудын одоо юунд те хувьцаанд хөрөнгө оруулаад урт хугацаанд 10-15 жил 20 жилийн дараа өгөөжийг авдаг ийм байдгийн шүү гэдгийг би таад харуулах гэдэг. За Монголын компани хувьд бол ийм. За хэдүүлээд гадаадын дэлхийн одоо те компаниудын юг хараад үзье. Энэ сайтын юу нь болохоор хаяг нь болохоор те finwiz.com гэдэг. Энэ сайт дээр ерөнхийдөө дэлхийн том компаниудын хувьцааны талаарх мэдээлэл харж болно. Дандаа одоо нэг нээлттэй хувьцаан зарагддаг компаниуд гэсэн үг шүү дээ. Сайтын линк нь энэ шүү. finwiz.com гэдэг. За энэ сайт дээр ерөнхийдөө одоо энэ нэртэй юуны Лондон биш юуны Нью-Йоркийн чинь хоёр том юу байдаг шүү дээ. Хөрөнгийн биржүүд Nasdaq нөгөөх нь юу лээ дээ. Хоёр том хөрөнгийн бирж байгаа. За энэ хөрөнгийн бирждээ зарагддаг. Тэгээд бас бусад ерөнхийдөө дэлхийн том хөрөнгийн биржүүдээр зарагддаг. Дэлхийн одоо бүхэл нэртэй юуны хувьцаат нээлттэй компаниудын хувьцааны үнийг энэ сайтнаас бол харж болно. Түрүүнийхээ юун дээр. За энэ дээр би ингээд бидний одоо нөгөө хамгийн сайн мэддгээр Apple компани мэдээллийг та хэдэд ингээд харуулж байгаа. AAPL гэдэг энэ товчсон нэрээр Apple компани зардаг. За энэ дээр ингээд daily гэдэг дээрэнд харахаар тухайн өдрийн хувьд Apple компани хувьцаа ямар одоо хэлбэлцэлтэй байсан. За weekly гэхээр 7 хоногийн хугацаанд, monthly гэхээр сарын хугацаанд энэ Apple компани хувьцаа яаж явсан бэ? Үнэ нь яаж өөрчлөгдсөн гэдгийг харна. За энэ хажуудлынх нь энэ range гэдэг дээрэнд дараад 5 жилийн хугацаанд хамгийн ингээд доошоо яваад 5 жилийн хугацаанд сүүлийн 5 жилийн хугацаанд Apple гээд бидний одоо хамгийн мэддэг гар утсыг барьдаг технологийн компани хувьцаа яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг ингээд харж болно. 21 оноос одоо ингээд 25 оны ингээд энэ сарууд нь ингээд доогороо байж харшвна. Ямар ч гэсэн сүүлийн өнөөдрөөс одоо сүүлийн 5 жилийн хугацаа. За ингээд та хэд харахаар нөгөө миний түрүүний ярьжсэн хэлбэлцэлтэй заримдаа хувьцааных нь өмнө одоо улаан өнгөтэй буурсан байх чинь. За ногоон өнгөтэй болонгод өссөн, буурсан, өссөн гэдэг ингээд ийм юу агаад хэлбэлцэлтэй. Гэтэл 21 оноос ингээд бол ингээд ерөөс өсөлттэй. Угаасаа энэ компани өөрөө одоо менежментийн хувьд сайн, бизнесээ сайн хийдэг, ашигтай зөв хөрөнгө оруулалт хийдэг, бүтээгдэхүүн нь одоо маш их одоо хэрэглэгчтэй, харилцагч ихтэй, хэрэглэгч ихтэй ийм сайн компани хувьцаа бол ингээд урт хугацаанд 5 жил харахад ингээд өсөө явцсан байгаа. За жишээлбэл энэ 21 он дээр ингээд дарахаар хэд байсан бэ? Ингээд харахаар 59
$57 байсан юм уу? За ингээд явгууд 71 80 гээд гэснээр заримдаа буураад ингээд өсөд сая одоо хамгийн сүүлд $270 одоо өнөөдрийн байдлаар Apple компани нэг ширхэг хувьцааны өмнө ингээд явж байгаа шээ. Тэгэхээр би энийг юу гэж харуулад юм гэхээр сайн компани хувьцааг аваад хадгалчих юм бол 5 10 жил 15 жил 20 жилийн дараа бол өгөөжтэй хэд дахин өссөн байгаа сте $57-оос $270 болж 5 жилийн хугацаанд өссөн ш. Тэгэхээр одоо хэд дахин юу яасан гэсэн үг. Тэгэхээр ер нь банкнд мөнгө хадгалах хүмүүс хадгалахгүй яагаад энэ баруун орнуудын одоо энэ хүмүүс яагаад энэ том хөрөнгө оруулагч нар хувьцаанд ингээд хөрөнгө оруулаад идэм бэ гэхээр илүү ашигтай байдаг одоо банкнд мөнгө хадгалснаас. Яагаад тэгэхээр банкнд мөнгө хадгалахаар жилийн яг нэг одоо манай жишээлбэл банкны хөө жилийн нэг 10% гээд өсөлттэй юм шиг боловч нөгөө инфляц мөнгөний үнц нь өөрөө унаад инфляцтай байдаг учраас нөгөө тэр хүүгийн өсөлт чинь ямар ч ашиг болчдөг байхгүй инфляцтай хэдүүлээд. Гэтэл энэ хөрөнгө оруулалт хувьцааны хөрөнгө оруулалт гэдэг чинь тэрнээс хэд дахин илүү ашигтай байдаг учраас ерөнхийдөө ингээд хүмүүс бол хувьцаанд их хөрөнгө оруулалт юм учир нь шалтгаан нь тийм ээ юм байдаг юм аа гэж та хэдэд юу яах гэдэг хэлэх гээд байгаа юм. За сая миний хэлсэн поинтыг би яаж та хэдэд бас баталж харуулах гэдэг нь тэгэхээр энийг харахаар энэ дээр ингэж юу гэж ütсэн бэ гэхээр if you invested за S&P 500 гэдэг энэ хувьцаа байдгийг. За энэ нь ямар учиртай гэхээр Америкийн одоо хамгийн топ 500 компани 500 одоо нээлттэй хувьцаат компани хувьцааг нэг багц болгоод тэгээд энэ акцийг S&P 500 гэж нэрлэдэг байхгүй. Энэнд бас хүмүүс айгүй энийг их худалдаж авдаг. Яагаад тэгэхээр 500 нэг компанид хөрөнгө оруулахаар жоох эрсдэлтэй учраас тэр эрсдэлтэй олон евро эрсдлээ багасгахын тулд хамгийн топ 500 компани хувьцааг багцуулгацсан энэ багцыг хүмүүс худалдаж авч эрсдлээ бууруулдаг байхгүй. Тэгэхээр энийг бол энэ бол айгүй эрсдэл багтай сайн хөрөнгө оруулалт гэж үздэг. За тэгэхээр энэ хувьцааг жишээлбэл 10 жилийн өмнө $100,000 та худалдаж авсан бол өнөөдөр тэр $100,000 чинь $7 сая одоо юутай байна үнэлгээтэй байна гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ хувьцаанд хөрөнгө оруулах нь яагаад ийм ашигтай юм бэ гэдгийг энэ жишээгээр харуулж байгаа байхгүй. Америкийн нэгдсэн улсын Америкч ерөнхийдөө бараг юу л 350 сая хүн амтай илүү. Америкийн нэгдсэн улсын насанд хүрэгчдийн 62% нь ойролцоогоор одоо энэ хувьцаанд хөрөнгө оруулалт хийдгээ гэсэн ийм одоо бас юу байдаг аахгүй юу? Дата факт. Тэгэхээр энийг харахаар ерөнхийдөө бол энэ хөгжилтэй орнууд бид нар ярьдаг шүү дээ нөгөө одоо энэ барууны хөгжилтэй орн тэгэл Америк Япон тэгэл Европын орнуудын хүмүүс юу яагаад тэтгэврт гарахаараа ингээд бүгдээрээ айгүй нөгөө санхүүгийн хувьд айгүй юу боломжийн болцсон тэгэл одоо ерөнхийдөө тэтгэврээ хараад улсаас авах хэдэн тэтгэврээ хараад суух биш айгүй их мөнгөтэй тэгээд гадаадаар аялаад өөрсдийнхөө дуртай ямиг хийгээд явдаг нь ямар учиртай юм бэ гэхээр энэ хүмүүс маань ерөөсөө ажил хийгээл ихтэл одоо нэг 20 эднэртэй одоо их хэмжээ нэг цалин аваад ихэнгүүт дандаа нөгөө угаасаа багаас нь ч заадаг юм уу угаасаа эднэр чи айгүй санхүүгийн мэдлэг сайтай одоо хувьцаа ингээл хөрөнгө оруулаад байнга одоо сар болгон тогтмол нэг жоохон мөнгөөр хөрөнгө оруулаад сурцсан байдаг. За тэр хөрөнгө оруулалт нь ингээд 10 15 жил 20 жилийн дараа өгөөжөө өгдөг учраас тэр хүмүүс бол ингээд тэтгэврт гарахтаа бүр санхүүгийн эрхчлөөнд хүрсэн мөнгө төгрөгтэй юм байдаг юм аа гэдгийг л бас та хэдэд бас хэлгээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө аль болох хурдан одоо эрт цаг хугацаа алдалгүйгээр өөрийнхөө одоо юунаас олсон орлогосоо жоох мөнгө ямар ч тийм хөрөнгө оруулалт хийж байгаарэ. Тэгвэл ийм одоо юунтэй шүү боломжтой шүү гэдгийг та хэд бас харуулах гэдэг юм.